За энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Урлагтай яриа подкастын ээлж дугаар одоо эхлэх гэж байна. Өнөөдөр би хоёр сонин зочдыг подкастта урьсан байгаа. Тэд нар маань өөрсдийгөө бол одоо ингээд танилцуулна. Ер нь биднүүдийн энэ хийж байгаа бүх ажлын утга учир нь юу гэхээр Монголын урлагийн зөвлөл урлаг сонирхчдын хүрээллийг тэлэх, урлагийг дэмждэг хүмүүсүүдийг нэгсгдээр учруулах. Тэр нь уран бүтээлчдийг мөн түнчлэн урлаг сонирхдаг дэмждэг хүмүүсүүдийг бас хооронд нь хэлхий холбоотой байхад дэмжлэг тусалцаа үзүүлэх зорилгоор энэ подкастыг явуулдаг юм байна. Тэгэхээр эхний зочин маань бол алс холын Австрали улсаас ирсэн. Нирида Матай гэдэг бүсгүй. Манай хоёр дахь зочин маань бол ойрхоноос Улаанбаатараас ирсэн. Манай Раши ажлын Баяртай гэдэг бүжиг дэглээч, бүжигчин ийм залуу байж байгаа. 2024 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо орчин үеийн бүжгийн олон улсын наадам зохион байгуулагдсан байдаг. Энэ наадмыг бол Монголын урлагийн зөвлөл зохион байгуулсан, санаачилсан. Тэгэхээр энэ урлагийн наадамд оролцсон хоёр зочин маань бол одоо энэ тухай нэлээд дэлгэрэнгүй ярих хаа гэж би найдаж байна. За ингээд би зочдыг өөрсдөө товчхон танилцуулахгүй юу гэж хүсэж байна. Hi, my name is Nirida Matai and I'm a choreographer, a dancer and the artistic director of a company called Fluxus. Сайн байна уу? Намайг Нирида Матай гэдэг. Би дахин утгажуулсан бүжиг дэглэлт сэдвээр докторийн зэрэгээ хамгаалсан. Одоогоор Австралийн Брисбен хотод Fluxus 2 Dance Collective компани бүжиг дэглэж, бүжигчин, уран сайхны удирдагчаар ажилладаг. За баярлалаа. Сайн бацгаана уу? Энэ өрөө мэндийг та бүгдээ хүргье. Тэгээд миний нэр Баярт гэдэг. Би Улаанбаатар театрын бүжгийн багш, бүжигчнэр ажилладаг юм байна. Тэгээд 2009 онд бүжгийн урлагийн сургууль, соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургуулийг бүжигчин мэргэжлэр төгссөн байгаа. Тэгээд одоо Улаанбаатар театрт ажиллаж байгаа юм байна. За баярлалаа. Тэгэхээр энэ саяны Motion Mongolia гэдэг бүжгийн наадам бол 3 удаа зохион байгуулагдсан. Монголын урлагийн зөвлөл анх 2018 онд ихийнхээ наадмыг зохион байгуулад ковидын үед ч гэсэн таслаагүй хоёр дахь нь бол зохион байгуулсан. Гэхдээ энийг бол онлайн хийсэн байдгийг. За тэгээ энэ удаа 2024 онд 3 дахь наадмаа зохион байгууллаа. Их өргөнөөр зохион байгуулж чадлаа. Хэд хэдэн орноос гадаадын зочид уран бүтээлчид, бүжиг дэглэгчид оролцсон. Жишээ нь бол одоо Австралиас ирсэн байна. Солонгосоос бүжигчид, бүжиг дэглэгч ирсэн байдгийн. Унгар, Герман. За дээр нь одоо манай Монголын уран бүтээлчид их идэвхтэй оролцлоо. Тэгээ та хоёр энэ наадмын талаар өөрсдийнхөө сэтгэлдлийг хуваалцахгүй манай сонсогчтой. Well, it's my first time to Mongolia, and the dancers that I've brought with me, Jade, Brada and Nadia Milford, it's all of our first times here in Mongolia. So it's been a really wonderful experience to be able to connect with the local community here and share our practice and the way that we like to work. We've performed twice. Би болон манай компани уран бүтээлчид болох Jade болон Nadia нар анх удаага Монголд ирж үзэж байна. Энтхийн уран бүтээлчдтэй хамт орж өөрсдийн арга барил, туршлагаасаа хуваалцахад их таатай байлаа. Бид нийтдээ 2 удаа тоглолтоо хийж, бүжиг дэглэлтийн болон бүтээх арга барилынхаа талаар лекц орж, 3 мастер классыг амжилттай орсон байна. Олон төрлийн бүжиг үзэж, хотын бүжгийн сцентэй танилцж, нэг хэсэг нь болж ажиллах болсондоо маш их баяртай байна. Миний сэтгэл бол энд хүмүүс маш өгөөмөр, бас их сониучм. Хүмүүс чадвараа дэвшүүлэх гэж бүжгийн талаар аль болох эхийг мэдхийг хүсэж хүлээж авч байсан. Манай орчин үеийн бүжигчдийн хувьд уран бүтээлээ туурвах арга барил нь эндхийн уран бүтээлчдээс бага зэргийн ялгаатай юм шиг санагдсан. Бид туршилт хийх,
дуу хоолойгоор болон амьсгалаар тоглох, өөр арга замаар өөрсдийгөө сорих, нийгэм улс төрийн нөхцөлөө мэдэрсэн бүтээл хийх дуртай. Тиймээс бид өөрсдийн энэ практикийнхаа дагуу аль болох ихийг зааж хуваалцахыг хичээсэн. Энд байгаа хүн бүр маш авьяастай. Миний хувьд өөр ертөнцөд огтлолцсон сонирхолтой туршлага байлаа. За баярлалаа. Баярт өөрийнхөө энэ наадмын талаар бас юу гэж бодож байгаа. Энэ чинь үндсэндээ бид нар энийг зохион байгуулах гэж Монголын урлагийн зөвлөл бол баггүй чармаал гаргасан шүү дээ. Энэ чинь энэ олон зочдыг зочид юу ах вэ? Одоо яг жинхэнэ мэрэгжлийн энэ өндөр чадвартай улсуудыг бүжиглэг дэжтийг авцарна, уран бүтээлчдийг авцраад манай хүмүүстэй уулзуулаад мэдгийг хуваалцуулаад тэгээд дээр нь заахын заагаад ингээд явна гэдэг бол бас нөр их хөдөлмөр гэж ингэж ойлгох хэрэгтэй тийм. За юуны төрөнд энэ Motion Mongolia төсөлд хамрагдсандаа маш их одоо сэтгэл одоо маш өндөр байгаа. Тэгээд баяртай байна. Тэгээд энэ олон бүжигдэглэж өөр бусад орны бүжигчтэй хамтраад ингээд огт байхгүй байсан зүйлийг бий болгоод ингээд ийм гоё төсөл хамрагдаад уран бүтээл хийсэнтэй миний хувьд бол маш их сэтгэл өндөр байгаа. Тэгэхээр ер нь энэ орчин үеийн бүжиг гэж юу юм бэ? Та бүхэн манай сонсогчдод нэг маш товчхон тайлбарлаад өгөөч. Contemporary бүжгийн төрлийг маш урт түүхтэй бүжгийн төрөл гэж бодож байна. Мэдээж үүсэл гарлын хувьд балет, модерн болон постмодерн бүжгүүдийн хувьслаас ургаж гарч ирсэн бүжгийн төрөл шүү дээ. Contemporary гэдэг үг нь өөрөө яг одоо болон урлаг өнөөдөр гэсэн утгатай. Тиймээс миний хувьд яг өнөөдөр би юу мэдэрч байгаа дээрээ тулгуурлан бүжгээ бүтээхийг хэлэх байх. Өдөр миний мэдрэмж өөрчлөгдөхийн сацуу contemporary бүжгийг гэх миний тодорхойлтож бас өөрчлөгдөж байдаг гэхүү дээ. Түүх болон үүсэл гарлыг сайтар судалж, мэдхийн зэрэгцээ, шинийг эрэл хийж, өөрийгөө сорин, өөрийн арга барилаа бий болгохыг contemporary бүжиг гэж би хувьдаа боддог. Миний хувьд гэх юм бол одоо яг орчин үеийн бүжгийн онцлог нь бол яг тухайн дэглээч, бүжиг дэглээч ямар утга санаа илэрхийлж байгаа, тухайн бүтээлдээ юу харуулах вэ гэдгээс одоо ямар ч одоо ийм тодорхой хайрцагт буюу одоо хязгаарт тулахгүйгээр хязгаарыг давж аль болох ингэж ийм одоо юу гэдэг нь бүхий л одоо байж болох бүх боломжоор тухайн бүтээлээ гаргаж одоо хүмүүст үзэгч таниулах гэж оролддог ийм боломж олгодог төрөл гэж би бол үзэж байгаа. Тий. Сая Надины ярьж байхад гурван үеийг хэлчих шиг боллоо да. Яг анхны гарал үүсэл Isidore Duncan-ы үеийн шиг байх шиг байдаг. Бүр одоо ингээд 19-р зууны сүүлчээс 20-р зууны ихээс ингээд яжсэн. Дараа нь modern dance гэд хэлж явах шиг байна. Тэгээд тэр нь бол арай сүүлийн үеийнх нь одоо тэгээд contemporary dance гэж ярьж байна тийм үү. Тэгэхээр тийм үе шаттай бас хөгжилтэй байсан байх надад тийм үү. Yeah, I would have to probably don't quote me on exactly when this is, but some of the kind of originators of Би илүү нарийн мэдэхгүй ч орчин үеийн бүжгийн их үүсвэр нь ихэнх нь Америкаас гаралтай гэж бодож байна. Isidore Duncan. Yeah, Isidore Duncan, Martha Graham, like that kind of era. So I think there's definitely been a history of it evolving and changing and shifting and changing. And I feel like a lot of artists still tap into some of those ways of working. Тийм ээ. Isidore Duncan, Martha Graham-ийн эрен үе. Одоо ч гэсэн олон уран бүтээлчид ийм арга барилыг ашигласаар байгаа. Наадмын үеэр оршин сургалтандаа мөн Cunningham-ийн техникээс санаа авч ажилласан. Ийм техникүүд нь цаг хугацаанд үн цэнэ алддаггүй. Мөн өөрийн болох боломжтой. Яг л үнэт чулуу мэт санагддаг. Гэхдээ өөрийн болгож шинчилж бүтээхийн тулд эхлээд мэдэх ёстой суурь,
түүх гэж байгаа. Би үндэсний бүжигчин биш ч гэсэн хувьдаа ямар ч бүжгийн арга барилыг эзэмшихийн тулд түүхээс нь эхэлж сайтар суралцаж суурэ тавих хэрэгтэй гэж боддог. Тэгээд цаашаа илүү бүтээлчээр шинийг эрэлхийлэхдээ сурсан хэв маягаа эвдэж байж өөрийнхөө хэв маягийг олдог юм шиг санагдсан. Миний орчин үеийн бүжигт дурладаг шалтгаануудын нэг гэж хэлж болох байх. Манайд энэ одоо орчин үеийн бүжиг хизээнээс үсээд одоо өнөөдөр ямар төвшөндөө явж байна? 1970-ад оны сүүлээр Дархны залуучууд театр яг тухайн үеийн бүжигчд маань бүжгийн багш нь одоо бусад орны одоо урлагаас санаа авч тэгээд зөвхөн үндэснийхээ бүжгийг хийх биш бусад орны тэр соёлыг өөрийнхөө орны юутай уялдуулж тэгж анх Монголын орчин үеийн бүжгийн эхлэл тавигдсан гэж үздэг юм лээ. Тэгээд сүүлд би одоо санаж намайг тэр чи одоо биш бас залууд байж тэр дөнгөж 70-ад оны тэр сүүл хаваар баха хөгжим бүжгийн бүлэхэд бүтэн ангийг төгсөлтийг тэр чигээр Дархан руу явуулсан шүү дээ. Дархны театр байгуулагдаад тэгээд шинэ байгуулагдаад тэгээд тэд тийш явсан. Тэгэхээр тэр үеэс бол өөртөө бас нэг суурин тавигдсан гэж үздэг юм байна тийм үү? Тий, тэнд Монголын анхны модерн бүжгийн хамтлаг Нүүдэнс гэж хамтлаг байсан. Тэрний үүсгэн байгуулагч Ганс Сүрэн багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ганс Сүрэн багш анх тэнд очиж бүжиг хөгжим бүжгээ төгсчөө тэнд очиод тэгээд тэр багшийнхаа удирдлаганд ороод тэр одоо Монголын орчин үеийн бүжгийн анхны тэр хамтлагт орж уран бүтээлээ хийсэн гэж тий. Тэгээ одоо өнөөдөр бол ерөнхийдөө ямар төвшөнд байх манайх? Ер нь бол одоо та бүгдийн одоо энэ Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа удаа дараагийн олон энэ сургалт семинар энэ гадны уран бүтээлчдийг авчирч өөрийнхөө орны уран бүтээлчдийг нийлүүлж энэ соёлын солилцоо хийж байгаа энэ нөлөөний үр дүнд одоо манай яг орчин цагийн бүжиг тэглэгчд бол маш их хөгжиж байгаа. Тэрийгээд байгаа. Тэгээд ер нь бол орчин цагийн одоо Нэрэлагийн хэлж байгаа Нэрэлэг багшийн хэлж байгаа энэ нэг юунуудыг бол ер нь ойролцоо энэ тэнцүү явж байгаа гэхэд бол би хэлцдэг байх гэж бодож байна. Одоо саяны зохион байгуулсан наадмын хүрээнд хидэн мастер классууд явагдлаа гэсэн тийм. Энийн ач холбогдол юу байсан бэ? Таны нүдээр харахад одоо манай уран бүтээлчид тэрнээс юм авч чадж гэнэ, танд бас юм өгч чадж гэнэ үү тийм? Yeah, I think to begin with, we performed the piece Angel Monster that we did at the performance here at UB Theatre first, and then I spoke about practice afterwards. And you've both seen the piece. It's challenging and quite different. So I think to begin with, I'm not sure. Бид эхлээд Улаанбаатар театрт хийсэн тоглолтынхаа үеэр Angel Monster бүжин жүжигээ тоглосон. Та хоёр уг бүтээлийг харсан шүү дээ. Хэцүү, бас тэс өөр. Тиймээс хүмүүс биднийг хэрхэн хүлээж авах бол мөн бид тэднийг бүрэн ойлгож чадах болов уу гэсэн баг зэргийн айдас байсан. Гэхдээ бид нэг танхимд ороод л хүн болгон нээлттэй болсноор энэ айдас алга болсон. Тэнийг асуулт алдаа гэж байхгүй. Алдаа үнэхээр сонирхолтой байж болно. Ингэснээр бид бүгд хамтран ажиллах боломжтой орон зайг бий болгосон юм. Бидний хуваалцахыг хүссэн бүх мэдээллийг хамтрагчид маань шингээж чадсан гэж бодож байна. Орсон бүх сургалтууд маань гайхалтай болж өнгөрсөн. Миний бодлоор өөр соёлтой танилцахад хамгийн чухал зүйл бол зөвхөн ур чадвараас гадна дэглэлтүүдээс, бэлтгэлийн арга барилуудаасаа хуваалцах явдал юм. Мэдээж ур чадвар дээшилж байгаа боловч өөр төрлийн илүү бүтээлч арга барилаар суралцж байгаа нь илүү өгөөжтэй гэж бодож байна. Тиймээс Motion Mongolia наадмын 7 хоног үнэхээр баялаг 7 хоног байлаа. Би энд байх хугацаанд уран бүтээлчтэйгээ илүү их цагийг өнгөрөөж чадсандаа маш их талархаж байна. Баяртай хувьд саяны одоо мастер класс ер нь
бидний энэ удаагийн наадмыг зохион байгуулсан гол шалтгаан бол бас бүжиг дэглэгчдийн чадварыг дээшлүүлэх. Энэ дээр бол өөрсдөө манай мэрэгжлийн хүмүүсүүдийн мэдлэгийг бас аривжуулах тийм зорилго бас тавьсан шүү дээ. Тийм сая манай Улаанбаатар театрын бүжигчид Солонгосын Мүдэн гэж хамт тийм бүжгийн компанитай нэг газар байрлаад нэг газар гэдэг нь Тэрэлжид үстэй. Тэрэлжийн Богд resort гэдэг маш байгалийн үзэсгэлэнтэй газар байрлсан. Тэгээд энэ боломжийг бас олгосон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд тэнд бүжиг дэглэгч Ким гэдэг хүн байсан. Тэгээд тэр хүний бүжиг дэглэх арга барил бол миний одоо өмнө хамтарч ажиллаж исэн гадны дэглэгчтэй нэг ялгаатай юм болохоор одоо спортын төрлүүдийн юунаас хөдөлгөөнөөс санаа аваад дээр нь бас нөгөө уулан давирдаг нөгөө төрөл тэгээд тойлзуур сэтлэмийн хөдөлгөөн тэгээд дээрэс нь нөгөө юуны айкидогийн хөдөлгөөн байсан гэдэг юм төрлийн одоо юу гэдгийг ганц бүжгийн юугаар биш бүжгийн төрлөөс биш өөр спортын төрлүүд тэгээд тэгээ ер нь бол би тэр хүнээс хөдөлгөөн болол яг одоо юу гэдгийг те тухайн үеийн бүжиг дэглэгчийн маш их эрэл хайгуул юунаас хаана одоо санаагаа юунаас ч авч болох юм байна гэдэг тэр сэтлийг надад өгсөн. Тэгээ тэр хүний бүжиг дэглэж байгаа арга барил нь тухайн одоо бүжигчдийн хоорондын тэр контакт тэгээ дээрэс нь хүндийн төвийн тэр хүчээ алдахгүйгээр яаж хоорондоо тэнцвэрээ олж хөдөлгөөний үргэлжлүүлэх вэ? Тэр аюу гоё мэдрэмж, сонир мэдрэмжүүдийг надад өгсөн. Өөрөөр хэлбэл бол та нарт энэ одоо удаагийн хамтын ажиллагаач нь бол өөрсдөө үр дүнтэй байсан, шинэ юмыг олж харсан, биедтэйгээ хуваалцах юм их байсан гэж ингэж ойлгож болох уу? Болно. Маш хэрвээ тийм байгаа бол бидний одоо энэ наадмын зохион байгуулагчдын хувьд тавьсан зорилт нь бол биелэлээ гэсэн үг шүү дээ тий. Ер нь ийм арга хэмжээний зохион байгуулах бол тийм амархан зүйл биш. Энийг хийхэд тулд бол хөрөнгө мөнгө хэрэгтэй. Бид нар бол энэ хөрөнгө мөнгийг бол өөрсдөө үйлдвэрлэдэггүй энийг чинь дэмждэг улсуудаасаа янз бүрийн аргаар олох дэмжигчдийнхээ сайхан сэтгэлийн үр дүнд бол энэ бүгд. Тэгэхээр зохион байгуулж байгаа ийм арга хэмжээнд аль болохоор үр өгөөжтэй, үр бүтээлтэй байгаасаа гэж бид нар хүсдэг. За одоо ингээд дараачихаа асуулт оръё да. Сонгодог балет contemporary бүжиг энэ хоёрын ялгаа юу вэ юм бэ? Oh gee, so many things. I think when I was little, I thought I was going to be a ballerina. That's what I wanted to do. That's where I thought I was going. And then I discovered contemporary dance and the creative approach. Маш олон зүйлс байгаа байх. Би багадаа сонгодог балет сонирхдог, балетчин болох хүсэлтэй байсан. Contemporary бүжгийн төрөл, бүтээлч бүжиг дэглэлтийн талаар мэд хүртлээ шүү дээ. Миний бодлоор сонгодог балет нь сонгодог урлагийн үеийг хадгалж үлдээх чухал үүрэгтэй байдаг бол contemporary бүжиг нь урлагийн төрлийг үргэлжлүүлэн сорж, бүжиг дэглэлтийн аргачлалыг шинжилж, өнөөгийн та бидний байгаа нийгэмд уран бүтээлийг бүтээх боломжтой болгодогт ялгаа нь байдаг. Contemporary бүжиг нь илүү бидний бодол санаа, мэдрэмж болон нийгэмд яг одоо юу чухал байгааг нь тусгалан болж өгдөг. Тэд хэдий маш өөрч гэсэн аль аль нь маш их чухал үүрэгтэй гэж бодож байна. Мөн орчин үеийн бүжгийн уран бүтээлчийнхээ хувьд би өөрийгөө хамтран ажилладаг уран бүтээлчид болон үзэгчтэй хэрхэн үргэлжлүүлэн сорж, шин зүйлээр мэлааж чадах талаар байнга боддог. Тиймээс миний хийж буй бүтээл цаг бүрт тис өөр байдаг.
Тэр утгаараа хунд нуур мөнхөд хунд нуур л байх бол contemporary бүжиг нь үргэлж товсон өөрчлөгцөөр байдаг. Иймээс миний бодлоор маш олон ялгаа бийч гэлээ бүжигчний хувьд сонгодог арга барил нь орчин үеийн бүжгийн биелэлийг олж мэдэх суурь мэдлэг болж өгдөг. Хүссэн хэв маягаа олж, хүссэн үр дүндээ хүрэхийн тулд энэхүү хоёр бүжгийн төрлийг уусгаж, нэгээс нь нөгөөр нь биеэрээ хуурч чаддаг байх нь чухал. Тэгээ яг ажиг төвцөлдөө одоо жишээ нь сонгодог бүжигэнд бол өөртөө хувцснаас ахуулаад их өөр шүү дээ. Өмсөж байгаа гутал нь хүртэл тэр бас их өөр зориултын тийм. Гэтэл одоо энэ орчин үеийн бүжигч чинь бол хөлөөцгөн бүжиглээд байх шиг байна шүү дээ. Дээр нь бол тэр өмсөж байгаа хувцс нь бол маш энгийн юм байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ яагаад ингэ юм байд юм бол? Яг сонгодог бүжгээр одоо хичээлснээр одоо тухайн бүжигчний одоо хөл гар тэгээд тэр нэг хөл гарын ажиллагаа координац гэж ярьдаг. Энэ гар толгой тэр юу бүх суур бүжиглэхэд тухайн бүжигчнийг бэлддэг маш том одоо дасгалжуулалт арга барил болдог. Тэгээд энийгээ дагаад яг тухайн дасгал сонгодог дасгалаасаа арай өөр тухайн бүжиг дэглэчийн өгсөн хөдөлгөөнийг хийхэд яг тэр сонгодог бүжиг хөдөлгөөнөөр үзүүлэх биш арай ийм илүү олон мэдрэмж тухайн бүжигчэнд өөрийгөө илэрхийлэхэд тусалдаг юм болов модерн бүжиг илүү тийм чөлөөтэй байдлыг бий болгодог учраас модерн бүжгээр хүмүүс их одоо дурладаг юм болов л гэж бодож байна. Нэг л юм байж таараад яг гэвэл үндсэндээ эхлээд бүгдээрээ л сонгодог бүжигчин болно гэсэн юм ардын хурлын бүжигчин болно гэж ингээд бэлтгэжсэн гэнт бүх юм хаяад энэ тоноо энэ урлаг руу ч орж ийн гэхээр нөгөө хоёр урлагт нь байдгүй бүжигт нь байдгүй юм энэ сонгодог бүжигт байдаг орчин үеийн бүжигт байдаг учраас тийш улсууд хөшөөрөд байгаа болов уу гэж ингэж ойлгож байна тий. За тэгэхээр хөгжим их чухал үүрэгтэй юм шиг байна лээ. As I noticed. Yeah, absolutely. I mean, I work with a composer for my major works. Мэдээж энэ хэрэг томоохон бүтээлүүд дээр хөгжмийн зохиолчтой хамтарч ажилладаг. Бүжиг дэглэлтийн хувьд ч, дуу хөгжмийн хувьд ч гэсэн бид шинэ зүйл турших туртай л да. Наадмын хамтарсан тайлан тоглолтоор тоглосон бүтээлд бидний бэлтгэл сургалтын үеэрээ бодож оруулахаар шийдсэн дуу авианы олон давхраг бий. Жишээ нь та бүжигчдийн гаргасан дуу авиа, миний хоол, эсвэл гар цүнхэн доторх микрофоны хураасан дуу гэх мэт санамсаргүй зүйлсийг манай хөгжмнөөс сонсож болно. Энэхүү дууны цуглуулга бид хөгжмийн зохиолчтой өгч тэрээр бидний бүжигт тохирсон хөгжмийг бүтээж өгдөг. Энэ нь магадгүй баяртын дуу хөгжим болон түүний нарийн давхаргуудыг шууд байгаагаар нь бүжгээрээ дамжуулан үзэгчдэд хүргэх арга барилаас бага зэргийн өөр байх. Иймэрхүү байдлаар бид хөгжмөнтэй харилцах арга барилаараа туршилт хийх үнэхээр дуртай. Гэрэлтүүлэг бас их чухал уу? Yeah. Sometimes I get to work with a lighting designer, which is really exciting. To bring their perspective to what we're bringing onto stage. It obviously brings it to life. Тийм ээ. Заримдаа би гэрэлтүүлгийн дизайнертай ажилладаг. Тайзан дээр гаргаж буй бүтээлдээ тэдний үнцгийг тусгах нь үнэхээр сэтгэл хөдлөхөн байдаг. Гэрэл үнэхээр бүтээлийг маань амь оруулж өгдөг. Гэхдээ бид бүтээлээ тайзныг гэрэлтүүлэхгүйгээр студид ч гэсэн тутгааргүй сэтгэл хөдлөхөн байх ёстой гэж үздэг л дээ. Гэсэн ч зарим бүтээлүүдэд бүтээлч философийн өөр давхарга байдаг бөгөөд тэрийг гэрлэр бүтээдэг. Саяхан гэртээ хийсэн миний соло ажил байна л да. Гэрэл ямар байдлаар байвал хүний мэдрэлийн систем тайвшруулах нөлөөтэй байдаг талаар гэрэлтүүлгийн дизайнертай ярилцаж байсан юм. Бид гэрэлтүүлгийн өнцөг болон лааны анивчааны гэрлийг дүрслэхийн тулд хэдий хэмжээний хүчтэй гэрэл хэрэгтэй зэргийн тухай ярьж байсан юм. Гэрэл болон дуу хөгжмийн бүтээлдээ яагаад хэрхэн ашигладаг талаар байнга л бодож илүү цогцоор үзэгчдэд хүргэхийг хичээдэг. Тэгэхээр тэр манай
одоо орчин үеийн бүжгийн хөгжмийг ямархуу хэлбэрээр яаж тануудын саяны тайзан дээр тавьсан тэр хөгжим бол онцгой өөр юм билээ шүү дээ. Маш их содон хөгжим дуурч байна. Тий, тэрийг бол яг би нэг одоо яг өөрийнхөө хийсэн бүтээлдээ ашигла одоо миний хийсэн бүтээлд тохирох юм байна гэд ороосон. Яг үүндээ бол хөгжмийн зохиол нь бол кино зохиолын киноны хөгжим л дөө. Oppenheimer гэд киноны саундтрекийг ашигласан. Тэгээд яг одоо энэ цаг үед бид нар яг одоо энэ нийгэм болж байгаа нэг хүмүүс хэтэрхий их нэг одоо юу гэдэг нь тийм мөнгөний араас хөөцөлдөж гин, тэгээд зогсоо зайгүй ажиллаж гин, өөртөө гарах цаг зав нь бага байна. Тэгээд тэрнээсээ болоод гэр бүлийн асуудлууд үүсэж байгаа. Хүмүүс хоорондын ийм гэр бүлүүдийн хооронд ингэж үүсэж байгаа тэр асуудлын гол шалтгаан нь юу вэ гэдэг тэр нийгмийн тэр нэг баруун талыг л харуулах гэж тэр аяыг ашигласан. Тэгээд тэр аяй бол айгүй тийм сонсоход ийм байж сууж явах ингээ зүгээр суугаад болохгүй ч юм уу тийм нэг юм. Заавал нэг юм хөдөлгөөн хийлэхгүй бол хөдөлгөхөөс нааш юм болохгүй байдалд оруулж байгаа тийм сэтгэл надад төрүүлсэн болохоор би тэр аяыг сонгосон л да. Тэгэхээр манай хөгжмийн зохиолчд бол одоо арай өөрөөр бүр зориулж ийм хөгжмийг бичих шаардлага гарч байгаа юм байна тийм ээ. Тийм. Яг хугацаа их богинохон байсан учраас би нөгөө хөгжмийн зохиолчд хандаж чадаагүй л дээ. Гэхдээ би нөгөө манай тайлан тоглолт боллоо шүү дээ. Одоо төгсгөлд нь олон бүх уран бүтээлчд хамтарсан тоглолт хийж яхад Улаанбаатар театрын биш дээ энэ саунд их сайн байлээ шүү. Энийг бүр зайшгүй хэрэгтэй. Гэрэлтнийг сайн байлээ. Тэгээ бол тэр юунд нь тааруулсан байлээ. Гайхамшигтай. Би бол шүү дээ тэгж сайхан дууран тэгж сайхан гэрэл ажиллана гэж ер нь тооцоолоогүй шүү их. Том дажиг байна. Тэгэхээр тэр яг тэр мэрэгжлийн улсууд нь баяр хүргэе. За тэгээ баярлалаа. Энэ саяны наадмын төгсгөлд нь хамтарсан одоо тайлан тоглолт гэж боллоо. Бүх одоо оролцогчид өөрийнхөө бүтээлүүдийг төлөвлөлөө. Гайхамшигтай үзэж байсан. Үзэгчдийн одоо хүлээлт их өндөрч байсан. Үзэгчд маань тэнцэнс их том таашаал авсан. Та энэ тайлан тоглолтын талаарх өөрийнхөө сэтгэлдээ хуваалцахгүй та хоёулаа. Yeah, it was quite a privilege to be able to perform some of our work here in Mongolia and alongside local artists and artists from Монголын болон Европын өнцөг булан бүрээс ирсэн гайхалтай уран бүтээлчдтэй зэрэгцэн уран бүтээлээ хийх болсон нь үнэхээр аз завшаан байлаа. Бидний бүтээл бусныхаас их ялгарх байх гэсэн хүлээлттэй байсан. Ерөнхийдөө зөвхөн монголч биш, хаан шинхтэй бусад хүмүүсийн хийж байгаагаас тэсөөр байдаг гэдгийг хэлхэн зүйтэй байх. Бидний ажлын гол зорилго нь тоглолтынхоо дараа хүмүүстэй халуун яриа өрнүүлэх юм. Тэрийгэж биелүүлсэн. Бид бүтээлээрээ хүндсэн сэдвүүдийн хаярын тойронд хүмүүстэй үнэхээр баялаг яриа өрнүүлж, давхрах бүрийг нь хэлэлцүүлж чадсан. Үүгээрээ наадмынхаа хаалтыг сайн хийж чадлаа. Мөн сургалтуудаараа мэдлэг туршлагаа бусадтай хуваалцаж, Монголын уран бүтээлчдтэй уулзаж, хамтарч, илүү их хүмүүст хамтдаа хүрэх боломжтой болсон нь үнэхээр сайхан байлаа. The beauty of the entire event, as I see, is that we had the chance to see from different angles, different performances, as well as different approaches to the issues that are relevant for today's life, the contemporary life. Exactly, yeah. And your art is, which was quite different from the rest of the performances, adds value and also probably opens eyes of this audience and also provokes different thoughts. Yeah. And that's I think very valuable. On the other hand, it's also triggers
and provokes Миний харж байгаагаар our энэ наадмын гоо үзэсгэлэн нь бидний өнөөгийн амьдралтай холбоотой асуудлыг янз бүрийн өнцгөөс өөр тоглолт, арга барилаар харах боломж олгосонд байгаа гэж харж байна. Мөн таны уран бүтээл бусад бүтээлүүдээс яалтчгүй төсөөр байсан. Үн цэнийг нэмж, үзэгчдийн мэлмийг нээн бодол төрүүлсэн. Үүнийг би маш үнцэнтэй зүйл гэж бодож байна. Цаашилбал энэ нь манай уран бүтээлчдийг өөрсдийн урлаг, орчин үеийн бүжийг харах өөрсдийн замаа олоход түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Дан уламжлалт хэм маягтай баригдах биш. Харин альваг өөр өнцгөөс нь харахыг хичээх, шинийг дурших. Тиймээс манай наадамд үн цэнийг нэмсэн энэ боломжийг олгосон танд маш их баярлалаа. Таныг манай наадмын оролцогчдын нэг болох завшаан таарч, өөрийн мэдлэг, туршлагаа манай улсын бүжигчин, бүжиг дэглээч, багш нартай харамгүй хуваалцсанд бид туйлын баяртай байна. Yeah, thank you so much for having us. We're very, very privileged to be here. And Биднийг хүлээж авсанд маш их баярлалаа. Энэ л миний дуртай зүйл. Дур сонирхол нэгтэй хүмүүстэйгээ дуртай зүйлээ хийж явах боломжтой байна гэдэг маш гайхалтай. and we also benefited from Өөр нэг зүйл дээр бидэнд их ашигтай туссан. Би өөрийн Facebook хаягийг үзсэн л дээ. Монголын талаар анхны сэтгэлээ хуваалцсан байсан. Манай улсын талаарх бараг л үнгүй сурталчилгаа болсон байх. I know, there's Бидний Монголын адал явдалд маань Австралид үлдсэн хүмүүс их хатаархаж байгаа даа. and I'm sure that also it should trigger some interest to my country. Таны үзэгчд болон дагагчид зөвхөн Австралиас гэлтгүй дэлхийн өнцөг болон бүрээс харж байгаа шүү дээ. Тиймээс таны аяллаас дэлхийн хэмжээнд олон хүмүүс манай улсыг сонирхох түлхэж болно гэдэгт итгэлтэй байна. yeah, I know Mongolia is Тийм ээ. Монгол улс олон хүмүүсийн аялын жагсаалтанд байдаг. come now. Thank you. Баярлалаа. Тэгэхээр өөрөө хуваалцааш тайлан тоглолт бол гайхамшигтай байсан. Яг үндэ гэж хэлэхэд. Ийм богино хугацаанд энэ олон уран бүтээлчид нийлээд ийм ялангуяа та нар тэр солонгосын бүжигчтэй хамтраад хийцэн тэр бүтээл чинь бол их сайхан санагдлаа. За тэгээд дээр нь мэдээж хэрэг бид нар нэгэн талаа шүү дээ энэ маш их хүч хөдөлмөр хөрөнгө зарцуулсан юм чинь аль болохоор энийг өгөөжтэй байхыг хичээсэн. Тэр бүгдийг хийж чадсан хүмүүсд бол та нар байхгүй. За тэгээд ахаад хэлэхэд одоо энэ дэлхий одоо ТV улс бусад орны энэ гоё алт чадвартай бүжиг дэглээчдийг авчирж тэгээд Монголынхаа бүжигчтэй туршлага солилцуулж энэ гоё бүтээл бүжиг дэглэлтүүдийг харж туршлаа тухайн бүжиг дэглээчээс маш том туршлага авч тэгээд энэ тухайн цаг үе гэдэг бол одоо ерөөсөө ахиж олдохгүй боломж байдаг. Тэгээд энэ юу ч байхгүй байсан газар ингээд ийм гоё бүтээл болох боломжийг олгосон Монголын урлагийн зөвлөлийнхөө удирдлагууд, нийт ажилчид, албаагчид бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд хамтарч ажилласан юм том дэглэгч нартаа бас их баярлж байгаа. Тэгээд Ямар ч байсан манай одоо би жишээ нь Монголын тэр хуучин хөгжим бүжгийн дунд сургууль одоо консерватори болчиход байгаа шүү дээ. Тэнтхийн хөөрхөн залуу бүжигчид сая тэр тоглолтод оролцож дээ. Тэдний хувьд бол энэ чинь том үйл явдал болж таарсан байх. тий. Эрдэнтээс бас залуучууд ирсэн байсан тийм үү? Эрдэнтээс бас ирсэн байсан. Тэгээд энэ бол яалтчгүй алдаж болохгүй алтан боломж л да. Тэгээ энэ боломжинд энэ цаг хугацаанд ингэж хамтарч ажилласандаа маш сэтгэл өндөр байна. Тэгээ. Ингээд гэхдээ өшөө бас нэг зүйлийг бид нар хэлэх хэрэгтэй. Та нар бол шүү дээ бас бидрийг бахархуулах зүйлийг бас манай өөрийн бүжигчд бас хийсэн байхгүй. Та нар бол энд хамтраад тайзан дээр гарч ирээд ерөөсөө дутахааргүй харин ч вэжтэй нэг юм шиг нэг цул болоод тэгээд дээр нь та нар анзаарсан би бүжигчтэй яриадсэн чинь миний гар ингэж яадаг болчихсон. Би бас яг you both of you your gestures are very vivid but and unintentionally I start to follow you. Yeah,
Yeah. 네. За ингээд юу та нар бол үндэ бас сайхан уран бүтээлүүдэд төөрөвсөнд нь бид нар их талархаж байгаа шүү. За ингээд манай урилгыг хүлээж аваад өнөөдөр манай огцох цэг подкастт оролцож байгаа хоёр зочиндоо талархаж байна. Thank you very much for taking part in this podcast. Тэгээд цаашдынх нь уран бүтээлд нь амжилт хүсэж байна. Бид нар бас гадныхаа зочдтой бол зөвхөн энэ удаа биш ахаад Монгол ирээсэй гэж бас хүсэж байна. Тэгэхээр we would be happy to see you again in Mongolia. With even more people, with more dancers from your company. And so all the best. Thank you. Thank you so much. За баярлалаа баярлалаа. Bailata. Баярлалаа. Baila. Yes. Монголын орчин үеийн бүжгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, олон улсын түншлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын урлагийн зөвлөл Motion Mongolia олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг 3 дахь удаагаар эх орондоо амжилттай зохион байгуулж байна. Аяасдаг уран бүтээлчтэй дэмжихийг манай наадам манаас чамгүй одоо хувь нэмэр оруулж эхэлж байгаа бас баяртай байна. Now, please enjoy the performances.